Мэдээ үргэлжилж байна. Одоогоос 2 жилийн өмнөх 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжин гарын улс урт гарсан дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын 3 албаагч, 4 энгийн иргэн цаг усаар амиа алдсан харамсалтай осол гарсан байдаг. За амиа алдсан онцгой байдлын албаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлсэн бол энгийн иргэдэд өнөөдрийг хүртэл төр засгаас нөхөн олгуур олгоогүй дээр уучлалт хүсээгүйд ар гэр нь гомдолтойгоор өнөөдрийг хүрчээ. Иймээс тэд төрийн 3 өндөрлөгтөд уулзах хүсэлтээ өгч шударгаас дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгааг шаардлаа. 2 жилийн өмнөх тэр шөнө дэлбэрэлтийн улмаас 10 иргэн түлэгдэж имлэгт хүргэгдснээс иргэн Сарантуяагийн 18 настай хүү Батшимгийн хань 3 хүүхдийн аав, Очор Галбадрах нарын аав гэсэн гимзэмгүй 4 иргэн түлэгдэлтийн зэрэг өндөр байсан тул шархаа даалхуу амиа алдсан байдаг. Тэд өнөөдрийг хүртэл маш хүнд цаг хугацааг чимээгүй даван туулж холбогдох удирдлага төрийн түвшээд нарт удаа дараа хандаж үзсэн ч ямар ч хариу ирээгүй өнөөдрийг хүрчээ. Ийм сайн хүний ийм бол хүний хахлаа үгүй яа ямар би могут хийгэн би үгүй дуулж л байдаг байсан бид нарт. Бид нар өөрснөө бас хүнд бэртсэн байсан болохоор одоо тэгэл сэтгэл санаагаа бас сайхан гай гоших байлгахын тулд хичээж л байсан. Хүн нас орлаа, хүүхэд, залуучууд нас барлаа. Ингээл бид нар дуулдаг л байсан. Тэгэд биднэрт бас маш хэцүү байсан тэгэхэд. Тийм юм дуулна гэдэг чинь. Би бас яах юм бол доо гэж ингэж л боддог байсан. Миний аав те хин нэгний хайртай аав, хин нэгний хайртай хань, хин нэгний хайртай хүүхэд явж байсан гэдгийг Монгол ус мартсан байхаа. Тийм иргэнтэй байсан гэдгээс бүр мартсан. Яагаад энгийн тийм дөрвөн иргэн те энгийн тийм зорчивсан бие махбод эрүүл мэндээр хохирсон иргэдтэй яагаад төр ингэж ялуурхан гадуурх яагаад ингэ гудамжинд хөсөр хайж байгаа юм бэ? Бид нар бүхэл боломж болцоогоор бүх байгууллагад шат хараалсан байгууллагад бүгд хүсэл уулзах хүсэлтэй өргөл гомдлоо өгсөн боловч одоогийн байдлаар шийдвэрлсэн юм алга. Нэгдэж бид нарыг үнэхээр одоо анханасаа л ялгууртайгаар бид нартай хандсан. Яагаад гэх юм бол энд нэг зүгээр ажлын хийж явсан нэг иргэн за сэлээсэр хийдэг үеэлүүд 2 хүн 18 настай нэг иргэн за дээрээс нь яг Монгол Тэмүүлэл сургуулийн яг харуул хийдэг нэг юм. Яг ер нь бол бид хэд бол зүгээр л Монголын нэг жирийн иргэд байхгүй юу. Хэрвээ энэ бид нэр дотор ямар нэгэн байдлаар албан тушаал нэр хүндтэй бусдад олон танигдсан мөнгө төгрөгтэй ийм хүмүүс ийсэн бол энэ асуудал ингэж амар хүндэрч юм бид нар хаягдаж ялгуурлан гадуурхалд өртөхгүй байсан бах гэж бодож байна. Хайртай хүүгийнхээ, нөхрийнхөө, аавынхаа амь насыг төлөөсийг Монголын төрөөс бид нар нэхэмжилж байна. Жирийн иргэн би хичнээн хариуцлагатай байгаад төр засаг нь ард иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид юунд найдаж хүнд итгэж амьдрах юм бэ? Дахиад ийм аимшигтай явдал гарахгүй гэсэн баталгаа засгийн газрын тэргүүний хувьд ард түмнийхээ өмнө амлаж чадах уу? Хохирогч иргэд 2 жилийн өмнө үүссэн асуудлыг хэн нэг жолоочийн буруу гэж харахаас илүүтэй иргэдийг аюулгүй стандарт мөрдүүлсэн хотод амьдруулж чадаагүй төр засгийн буруу гэж үзэж байна. Иймээс иргэд хүсэлтийнхээ хариуг энэ сарын 30-ны дотор авахыг хүслээ. За хэрэг хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд суулт үлсгэлэн зарлах байдлаар шат дараатай арга хэмжээ авахаа мэдэгдэж хайртай хүмүүсийнхээ амийг нэхлээ.